Сайн байцгаана уу? Отгоо байна. Би одоо ингээд ямар ч бодоггүй байна. Тэгээд нүрэ будж байгаа бичлэгээ хий гэж бодлоо л доо. Бишээ нүрэ будах жагаад бичлэгээ хий гэж бодсон байхгүй юу? Тэгээд өдөр яг миний өдөр тутмын будалтаас арай илүү гоёлын тал руугаа будалт хийх чинь. Мэдээж мэргэжлийн makeup artist биш. Зүгээр одоо бид нар нөгөө нэг байнга өөрсдөө тоглонд орохдоо нүрэ буддаг. Тэгээд тгийж нүрэ буцаар агаад өөрийнхөө нүрийг будаж сурсан. Нүрэ будж эхэлцгээе. Би нүрэндээ тос, primer, тэгээд mist ингэ татчихсан байгаа. За гараа хариудах чи. Энэ амар хөөрхөн амар гоё. Танихгүй хүмүүсийнхаа өмнө ч юм уу ингэж камерын өмнө юм ярихдаа айгүй муу юм бэ лээ. Тэгээд хүмүүс бас намайг сайн ярьж чаддгүй энэ төр гээд байсан. Тэгтээ одоо ингээд бичлэгээ хийгээд ганцаараа яриад сурна гэж бодож байгаа. Тэг бас юу ярихаа мэддгүй бас жоохон эвгүй. Гэхдээ гоё ярина. За одоо би ингээд foundation тавьж байна. Эхлээд ийм багсаа тавьдаг. Би надад хинч нүур будахыг зааж өгөөгүй. Өөрөө харж сурсан нүрэ будах их дуртай. Ганцаар харж юм бэ. Үзүүрүүгээ сайн дарааж өгөх хэрэгтэй. Тэггүй бол хоёр өөр өнгөтэй болчих юм шүү. Би өөрөө нүрийг будах их дуртай. Тэгээ бас нүур буддаг ингээд артистуудын бичлэгийг үзэх их дуртай. Гэхдээ ер нь яг нөгөө нэг ийм энгийн будалтаас илүү амар гоё тийм нүур хувиргалт хийсэн. Нүур хувиргалт юу дүүлээ? Амар гоё тийм будалт байдаг штэ. Зүгээр энгийн будалт биш. Чамайг бодож өнгө Кремнээс бүр энэ цагаан кремнээс илүү гоё юм шаргал крем хэрэглэх дуртай. Рүү дарагчаа ингэж дүрхэж агаад тэгээд спонжоор таагаад. Гэртээ байгаад байгаа болохоор нүрээ ерөөсөө бодохгүй байгаа. Тэгээд арьс амар гоё амраад тэгээд нүрэ будах байгаа ч гэсэндээ орой унтахтаа тэгээд өглөөс ирээд заавалч нүрээ цэвэрлэдэг. Манай нохой доор ганцаараа байгаа тэгээд тоглоод байна. хугацааны гүндөрөөс чинь асуухыг хүсэн хариулт минь төгсөн хүчин мөхөс үгсэй чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичнээн хажууд минь үлдэх
болохоор хаяа ингэ бодохоор байна. Ойдг шүү. Манай ажил маань карантин эхлээд одоо бараг 3 сар болж байна. 3 сар гэртээ байсан байна. Сар гээд анх яг нэг сар 2 сар гээд бодож байхдаа амар удаан хугацаа юм шиг санагдсан. Одоо тэгсэн чинь амар удаан өнгөрсөн байна. Одоо ингээд яг шууд пудрээ түрхтгүү. Тэгэх юм бол шууд нэг түрхсэн фаундейшн нэтер маань ингээд бөмбөрчдөг болохоор 5 минут ч 10 минут ингээд байжгаад тэгээ пудрээ түрхдэг. Powder. Свободы. Илэсэнад. Бөгөөс амар сүгмөөтэй. Тэгээд сүүл Монголд очиод эрэхтэй өмсөндөө шивээс идэлчээд ирсэн. Тэр маань бараг арилжин дөө. Чамаас автаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөх хичнээн. Хариулт чинь мэддэг гэрнээ асуусан хിവэрэл бах ухаж байсан зүйлийнхээ хариуд эргэж биччихээрэл явах зүг буруугүй л мэддэг чивтэ хоёрын төсөөлөл зөвчөө бурууч ялгаагүй хөдөлцөө талхах төгсгөл мөн хажуу чинь хангарч их суугаад өвлөн жавраг үргээ хаш байгаа зүйл чинь үнэ хариултаа би чамд үлдээ үл доосоо хавцаа шидсэн чиргээ чалдаа буусан үг хэлэхгүйгээр өнөдөр төрхөө Ardanosаа Одоо манай энэ ч бүр амар халж байна. Яг бүр нэг зуны халдаг үеийн ирсэн. Төсмөртлөө бас нөгөө борооны үлрэл эхэлчихсэн. Яг бороо амар бороодог. Яг өдөртөө бүр амар халуун. Зал зүгээр гэртээ зүү чижээгүй сууж байгаа мөртлөө л халуузаад суучдаг. Би энэ жодохгүй яг миний энтлийн тал ээжигээ дуурайсан. Энтлийн тал аргаа дуурайсан. Авийн тал, ээжийн тал. Яг хоёулынх нь миксэд. Гэж жоохон тэнээр үзүүр хэсгийн жоохон тод болгоод. Тэгээд ийм хүмсгний маскара ерөнхийдөө жоохон хүртлийн хэсгийн л Миний дараа би хамраа тавьдаг. Тэнээр хамраа ингээд яг энэ хэсэг нь ийм уралжин төсөлтэй хийх юм бол хамарчинд гоё үрт харагдана өндөр үрт ихтэй тийм амар лаг нүрээ боддог бол биш гэхдээ өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө нүрэнд тохируулаад дэжгүй боддог гэж боддог шүү.
ийшээ өмсдөг ингээд жоохон уусгаад бид нэр тоглоно өдөр болгоно нөгөө нэг 7 хоногийн 6 өдөр тоглолттой байдаг. Тэгээд өдөр болгон шахахад амар хүнд мейкап хийдэг. Зузаан. Тэгээд орой. Тэгээд миний бодлоор одоо амар гоё нүрэ бодохгүй арь сайн гоё амарч байгаа гэж бодож байна. Шүү. Хамгийн доотлохоо Т1 тавь. Ийм өдөргөн барангуй. Миний бодлоор уусгалт бүр амар чухал гэж би боддог. Би ингэдэг. Яг энэ хэсгээрээ ингээд эхлүүлээ. Тэгээ энэ чэнэс ингээд хамруулуугаа тэгээ хаашаа ингээд уусгаад би ер нь жоохон булчин нүдтэй л дээ. Гэтэ би нүдэндээ амар хайртай. Энд нөгөө нэг Мексикчууд ер нь Европууд чинь дандаа амар гоё нүд хөмсгтэй байдаг штэ. Тэгээ Азиуд амар жижигэн нүдтэй байдаг. Тэгээ бид нэрийг дандаа жижигэн нүдтэй гэж шоолдог. Бүр тийм хочтой бүр жижигэн нүдтэй гэдэг хочтой. За одоо жоохон тоод би нөгөө амар дуртай. Би нэг өөрийгөө ингээд энэ талаас нэг ягаад энэ талаас нэг ягаад хоёр өөр хүн хараад байгаа юм шиг санагдаж байна. Яг адилхан яг энэ ингээд тавьж байгаа тэрийг ингээд ойшоо урагшаага уусгаад. Би нэрээ ийм бичлэг хий гэж бодсон. Гүйж байгаа эмэгтэй намны тухай буюу өөрийнхөө одоо амьдралын талаар гэх юм бичлэг хий гэж бодсон. Амар олон хүмүүс надаас одоо л амар их юм амар их юм жишээндээ амар их сэтгэлүүд асуултууд ирдэг. Тэгээд би хүмүүс нөгөө нэг лайв хийж авахад бас амар их юм асуужсан байхгүй. Тийм болохоор бичлэг хийх юм гэж бодсон. Хүмүүсээс асуулт авч байгаа. Юу асуумаар вэ? Тэрийг нь асууж байгаа. Тэгээд тэр асуултнуудад хариулсан бичлэг хийх юм гэж бодож байгаа. Амар олон хүмүүс амар гоё сэтгэлээр амар гоё өгнүүд сэтгэлүүд надад бичдэг амар тэр бүх хүмүүс би амар их баярлалаа. За би ингээд нэг суур борон гэдэг бас жоох ингээд хайлаад мосгож байгаа шүү.
илүү иймэрхүү жоохон бараа өнгөөр яг адилхан гэхдээ жоохон жижигхэн. Бас хэмжин ингээд багаар тэнэс авч байгаа. Гой цэвэрхээ. Тэгээд одоо нэг өдний ясаад штэ. Ясны жоохон доогоор. Шивэ. Усаад миний ярьсан сонсож байгаа юм. Чанс сонсож байгаа юм. Ганцаар ярих жоохон эвгүй л байдаг юм байна шүү. Гэтэ бүрэгдсэн ч яг нэг иймэрхүү бодолтой өссөн өнгөнийхөө ингээд уусгалтаар одоо жоохон нэгнтэй жоохон ууссан өнгө ч юм уу иймэрхүү болж юм даа. Одоо контур тавина. Тэгээд сүүдэр тавина. Хайлайтер тавина. Самус рулла бодно. За би сая доош буучаад ирсэн чинь манай нохой доор үнэлтэн сууж байна. Мод зод идэж мэдсэн. Энэ дэрүүгээр мод тараацсан. За одоо нүдний хавартал ингээд тавьнэ эмхтэн өмнө яаж дандаа мэдлэн надад илүү гоё илтэй дэдий. Надад жоохон тодруулах маягтай яг үйл доороо нэг суур сүдэр тавьсан бодлохлаа. За одоо би сармус наах чи байна. Сармусын наахтаа эхлээд би ингэдэг хоёр сармусын хоёуланд нь цавгаа түрхчээд жохон байлгасны хатаараа наадаг. Тэгмэл амар гоё шууд наалтна. Тэгэхгүй нэг цавгаа түрхчээд шууд наах юм бол нөгөө цав чинь нэг шив шингэнээр байгаа болохоор наалтаж өгөхгүй ингээд салаад идэхгүй.
За би нэг иймэрхүү л нүрэ бодчихдаг юм дөө. Таалагдсан гэж найдаж байна. Хай. За дараагийнхаа бичлэгээр би яг түрүүний хийснээрээ хэрвээ та Гүжав эмэгтэй номын уншигч бол тэгээд номны талаар ч юм уу миний талаар ямар нэгэн мэдхийг хүссэн зүйл байвал асуултаа явуулаарай. Тэг би чад хатгаараа асуултанд нь дараагийнхаа бичлэгтээ хариулах болно. Тэгээд хэрвээ миний дараагийн бичлэгийг үзмээр байвал subscribe дараарай. Тэгээд миний бичлэг таалагдсан гэж найдаж байна.